Сайн байцгаана уу? Тэгээ өрн дулаан цаг ирсэн байна. SU подкастын ээлжид нэгэн дугаар яг одоо 2 гүрийн голдох тэгээд Club 11-ийн террас дээрээс rooftop-оос үргэлжилж байна. Тэгээд энэ удаагийн дугаарын цочноор инфлюенсер Гүнэ ах үргэлжсэн ирсэн байна. За, өдрийн мэнд Гүнэ ах. Ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За, сайхан аварч байна. Одоо энэ 100-ийн ихэнх сар гарцсан уу? Сайхан. 100 арай болоогүй. Арай болоогүй. За. Тэгээд бас анхны бас нөө терраста дугаар маань одоо эхэлж байна. Тэгээд юудсан Гүнэ ах би пив задлаад машин тавьж байна да. Гайгүй. За тэгвэл задлаад гинөө. Ганц хоёр пив бол надад яадаг ч юм шүү дээ. Тийм үү. Манай Германд чинь нөгөө 0.8 промил гэдэг үлээ зөвшөөрдөө шүү дээ. Тэр нь гэхдээ одоо дундчаар хитэн пив уухыг зөвшөөрд юм бол 2-3 пив шүү дээ. Оо тийм үү. Тий, зөвшөөрнө шүү дээ. Оо за. Баярлалаа. За. Дүүн. Бир блүмэ. Цэцэг шалтуулдаггүй харбин пив. Яа. За, дүүн шууд хэлэр нуна. За төлөө. За. Гүнэ ах өнөөдөр дүүн юу яа гэж бодоод. Ер нь бол нөгөө илүү хувийн талаас нь илүү ярилцъя гэж бодоод. Тэгээд манай подкаст нэг юм уус дүр яриад, ховж ивэрээл ингэдэх маш дургу. За тэгээд зүгээр сайхан хүн хувийн талаас нь ярих гэж байна. За Гүнэ ах одоо яг юу хийж байна та? За ерөнхийдөө бол нэх их цагт баригдсан ажил байхгүй. Тухайн үед ямар нэгэн одоо ажил гарах юм бол тэрийг хийж гэн. Тэгэл одоо манай компани гэр бүл дээр одоо ингээд зөндөөл одоо жижиг сажиг одоо хөөцөлдөх ажлууд гардаг шүү дээ. Тиймэрхүү юм дээр хаяа явж байна. Түүнээс одоо ингээд цагаа бүртгүүлээд очиод нэг өрөөнд суугаал хүн ажилд аваад ажлаас халаад нэг ингэж байгаа юм байхгүй. Одоо сүүлийн ер нь баг би 20 жил шахуу тэгжил явж байна. Ерөөсөө яг тогтсон ажил байхгүй. Ер нь ихэнх бичлэн ингээд завтай хийх юм байхгүй. Яг одоо нэг ийм зүгээр та одоо өөрөө мэдчихэв мэдэхгүй нэг ийм таны талаар ийм яриа байна л та ингээд гүндалаа шиг амьдрах юмсаа гэдэг ийм хүмүүс энэ зөө. Гэтэ нөгөө нэг надад бол таалагдж байгаа зүйл нь бүү хамаагүй те өглөө асаал гой дасгалаа игээрээ гэл те. Тэнгүүтлээ яа тийм би өнөөдөр нэг үнэ унаа. За манай шартуулдгүй харбин би байна гэл те. Энэ ах нүү өдөр тутмын ингээд амьдралын юм хайлайтаа ингээд хүмүүст хүргэх анх болсон шалтгаан юу юм? Анх ягаад тэр рил хийж эхэлсэн та? Ер нь би ч юм их уншдаг хүн шүү дээ. Англи хэл, герман, орос хэл дээр тэгээд энэ сошиал медиа гэдэг чинь ингээд нөгөө цаашдаа бол асар том ингээд нөлөөлөл болох юм байна. Тэгээ ер нь сошиал медиа руу ингээд бүгд шуурч байгаа юм байна те. Одоо дэлхийн томчууд одоо сошиал медиагийн одууд байна шүү дээ. Одоо юу гэдгийг Кардашин ч юм уу те. Сошиал медиагийн л одууд шүү дээ. Тэгээ тийм гарч ирсэн хүмүүсийг хараад одоо Mr Beast те. Одоо ер нь энэ замаар нь яваад үзье гэж бодохгүй юу. Тэгээ тэгсэн чинь бас ингээд миний дагагч бүр өсөд исэн. Маш амархан өссөн шүү дээ. Би чинь 2001 онд ч илүү 2000 онд ч илүү одоо энэ хаяга шинээр авсан шүү дээ. Нэг юу ойлголоод өмнөх хаяг нөгөө нас гайгүй байсан. Би нэх сайн хийдэггүй байсан боловч нэг хийхээр 4-5 мянгаараа үздэг. Ийм хаягтай байсан чинь хакерд болчихсон. Байхгүй болцсон. Тий. Тэгээд одоо яад юм блэ болдог ч юм уу буцааж авахгүй нилээд хөөцөлтөд олдохгүй болохоор тэгээд нэг хүүхдээс нэг кино донт чөлөөд гэсэн гүнээ хаа 30 мянган төгрөгийн 30 мянга ч үлээ 10 мянган дагагчтай юм гээд 2 сая төгрөгөөр 3 сая төгрөгөөр авчаач гэхээр огт хоосон байснаас эсэг тэр үн чи одлооч бай тэр кино донтон гэдгийг аваа тэгээд тэрийн нэг өөрийнхөө нэр дээр сүлтэн болгосон. Тэгээ бодоодсэн чинь тэрийн тэгээд өөрийнхөө нэр дээр болгосон маш хүнд байсан бас. Тэгээ баг тэгдгүү шууд шинээр нээчдэг гэж би бас бодчихлээ. Яг гоо тэгээд энэ сошиал медиаг ийм одоо ирээдүйтэй одоо явандаа бараг зоргохгүй болно. Тэгээ ер нь залуучууд ингээ сошиал медиагаас л одоо мэдээлэл аавн тэгээд маш том одоо нөгөө сурталчилгааны хэрэгсэл тийм болохоор чинь энэ лүү ер нь нэг жаахан хүч үзээт хийгээд анхандаа манайхан сайн ойлгодог байсан. Яах гээд байгаа юм бэ гэж манай одоо төгс бүсгүй хүүхдүүд энэ төр зарим тэгдэг байсан. Би тэгээд гээ эн чинь ер нь ирээдүй шүү. Тэ одоо нэг AI гэж шуураад байна шүү дээ. Энэ шиг ийм болно гэд би бас нэг 5-6 жилийн өмнө ингээд тэднэрт хэлжсэн. Тэгсэн чи одоо ингээд
тэр 5 6 жилд чинь би 900 гаруй мянган дагагч тэр нэмж авлаа шүү дээ. Одоо удахгүй сая болох ч тийм. Одоо сая болоход ерөөсөө нэг 62 мянган дутуу байна. Гүнэх одоо ингээд яг хүмүүс ингээд янз бүрээр ярьдаг л та тий. За ингээд одоо юу гэдэг юм. Гүн далаа улсын хурлын гишүүн багтаа юм байсан. Янз бүрээр сайн муу комментууд байгаа бах тий. Эсвэл нөгөө наа чи өстой чинхэн мөрөөрөө сайхан амьдрал пив уугаал үнэгээ уугаал явж байгаа нөхөр гээл тий. Зарим ингээд ярьж лээ тий. Зүгээр миний хувьд хаад нэг танаас нэг ганц амар гоё чанар харагдаад байна. Ямар ч ихнэртэй нэг амар хайртай. Ихнэрээ бол зүгээр үнэхээр л төгс бүсгүй. Энэ бол миний амьдрал тохиолдсон төгс бүсгүй гэдэг тий. Ер нь зүгээр төгс хүн гэж юм уу төгс юм гэж тун ховор байх те бараг байдгүй байх. Тэгвэл бараг төгс хүмүүс байна шүү дээ. Одоо тийм биз дээ. Миний эхнэр бол бас тэр чин Монголын сайхан бүсгүй байсан. Хэрийн юмд бас өөрийн гэсэн бодолтой ааштай янз бүрийн санаа бодолтой шүү дээ. Одон тэрийг ингээд би дагаж баясаж те тэр хүнийг одоо ойлгож тийм үү. Би ч одоо ямар хүүхэн аваа суудсан бэлээ те. Энэ хүүхэн байхгүй бол би хэн бэлээ. Надад энэ чинь ингээм амьдралынхаа 30 жилийг зориулчлаа. 3 хөөрхөн хүүхэд гаргаж өглөө. Нэг удаа одоо миний эхнэр намайг хайж ийшээ орой үдшээ одоо явсангүй баар ресторан хийссэнгүй те. Би тэр дандаа л хамтдаа Монголдоо гадаад ингээд явлаа. Би энэ хүнд бас баярлах хэрэгтэй байхгүй. Ямар азар надад таарсан хүн таарчихва те. Түүнээс ч одоо төгс ч юм уу хүн байхгүй асуудалгүй гэр бүл гэж байхгүй тэрийг ингээд гоё шийддэг байх хэрэгтэй шүү дээ. Асуудал нь өөрөө нэг тийм жижиг сажиг маргаан ийм тийм юм болвол тэр тиймэрхүү юм айгүй амархан хөөрхөн шийдэж бодно шүү дээ. Гүнзгий асуудал биш бол тийм үү? Тийм болохоор л одоо бас нэг хүлээцтэй төвчээртэй байх нь чухал юм болов уу гэж боддоо шүү дээ. Энд дээр нахаа бас зүгээр нэмээд л суучхад анх та гэхдээ яг их нэртэйг яаж танилцчих? Тэр түүгээ зүгээр товчхон хуваалцаж болох уу? За одоос 30 жилийн өмнө би паспортын хэлтсээр паспортаа сунгуулахгүй явж ирсэн. 30 жилийн өмнө та ч улс төр байлаа. Үгүй. Ороогүй. Тий. Би чинь бизнесмен байлаа шүү дээ. Тэгээ явжсэн чинь тэнд нэг айгүй хөөрхөн нэг юм өндөр нэг палаачтай охин нүдэнд тусдаг байхгүй юу? Паспорт хэлтсээр. Паспорт хэлтсээр. Би ингээ хараад ямар гоё охин бэ гэж бүр ингээ өөрөө ирэхгүй ингээ тэр охиныг хараад бүр ингээ санин дурлаад гинөө те. Тэгтээ тэгэл өчигдөггүй араас нь дагаж гүгээгүй л те. Тэгэл яг нөгөө паспортынхаа ямиг сонгуулад нэг 10 20 минут болсон байх те. Тэр 3 давхар юм байсан. Тэгээ бууж ирээд машин руугаа явж исэн чинь замын цаатал нөгөө бүсгүй чинь такси барих гэж зогсож байгаа байхгүй юу? Би машинтай те. Би машиндаа суугаад гарсан чинь эндээс нэг лада ирж исэн. SV подкастаа хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. За энэ лада авахгүй бол би аавна гэл. Тэгээ би тэр ладагийн урдуур орж чадахгүй байгаа шүү дээ. Тэр лада өнгөрөөд явгод би сүг гэдэг давхиж очиад тэгээ суулгаал. Тэгээд хамт одоо танилцаал. Тэгэл пэжэр мэдрийг аваад ингээл өнгөрсөн. Тэгээ ямар сайхан бүсгүүтэй танилцчих заамаа гэл те. Тэгээд эн чи одоо нөгөө Заяаны хань зам дээр гэдэг монгол үг байна шүү дээ. Яг Заяаны хань зам дээр байсан байхгүй юу? Дараа нь би бас нэг найзынхаа машинтай явж исэн. Них гоё бензтэй. Одоо энэ Апогийн Батсайхан нэг бенз ахгүй Монголд байхгүй л нэг тийм бензтэй. Та гуугаад авсан юм уу? Үгүй би хажууд нь суудсан. За хажууд сон чинь яг энэ Виставкагийн хажууд ингээд явж исэн чинь нөгөө бүсгүй чинь бас ингээд урдуур хөндлөн гардыг. Санаандгүй дахиад харчих юм. Санаандгүй дахиад. Тэгэнгүүт нь би шууд гарч ирээд өсөрж гараад ариу Батсайхан зогс гэдээ өсөрж гараад нөгөөгүй бүсгүй чинь дагуулж тэгээ наашир ажиллаж хаач юм чамаа хөргөж гээд дагуулж чад Батсайхны бүс мэнэд бууж идэг. Машинаас нь буулгаад нөгөө хүүхний чи өөрийнхөө суужсэн цаас машины бариад аваад бензин унаахаа. Бензин хоолнд аваа явцсан тий. Тэгээд одоо Заяаны хань ингээд 2 удаа зам дээр надад таарлаад тэгээд ерөөсө тэр оройдод битэр чинь айгуу сайхан өчөө сайхан хоолнд идэв танилцаад би гэр мөртөнд хөргөж өгөөл. Тэгээд тэрнээс хойш тэгээ салаагүйтэй тий. Гэтэ ер нь гүнах би зүгээр мэдрэмжээ үзсууч шүү. Ингээд нэг эмхтэн харчингууд за энэ л яг миний баг Заяаны хань бах та гэд нэг юм мэдрэгдэхгүй. Мэдрэмжийн хувьд ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг. Одоо ингээд нэг анх харчаал тэгээ дахиад ингээд нэг юм нэг догдлол ч юм уу нэг тиймэрхүү анх байсан уу? Ер нь зүгээр
их сайхан бүсгүй байсан. Айгуу гоё биетэй тэгээд эмхтэй хүнд байх ёстой бүхэл юм тэр хүүхэнд байсан тий. Тэгээ яг л одоо миний л ингээл мөрөөдөж явсан л одоо мөрөөдлийн хүүхэн байна даа гэдэг. Ахта зан ааш тий хамт амьдрах гэдэг чинь шал өөр шүү дээ тий. Тэгээд ингээд хамтдаа амьдраад ингээд байсан чинь бас айгүй их тийм сайхан зан чанартай гэр бүлсэг тий хоол сайхан хийдэг хувцас юм угаачдаг. Тэгэл тийм надад ингээд айгуугаа сэтгэлээсээ хандаадсан байхгүй тий. Яахгүй тэгээ би тэр айгүй ингээд бүх юмараа таардаг тий. Тэр чинь бас чухал шүү дээ тий. Зан аашч таардаг одоо сонирхолч таардаг. Тэгээ одоо бүх юмараа нийцдэг байхгүй ерөөсөө. Тэр эмхтэй хүний хувьд надад бол одоо ингээд төгс байлээ тий. Би ч гэсэн одоо бас нэг боломжийн байсан бол бодож байгаа шүү дээ дараа хаяж л тий. Та гэхдээ яг тухайн үед 30 жилийн өмнө чинь 95 6 он байна шүү дээ тий. 1995 6 он та чи бизнестэй. За тухайн үед бас флекс залуу байсан баг тий. За одоо жоо мөнгөтэй бол мөнгөтэй ийм штэ мөд. Би чинь 1983 онд Германд очсон. Анх. Тэгээ би 84 онд бүр ингээд бизнес хийгээд одоо баруун Германы юмыг одоо зүүн Германы хүмүүс зараад маш их баян болсон. Ер нь Германд бол гүн далаа гэдэг хүн хамгийн баян оюутан байлаа. Тэгээд би одоо барууны юмыг зүүнд зарна гэдэг чинь зөвхөн 2 3 нугардаг бизнес хийсэн байхгүй. Маш түргэн хөл дээрээ босоод тэгтэл 88 онд компьютер зарсан. Баруун Германы компьютерийг зүүн Германд зардаг. Та тэтэд яг тэр хоёрын дунд уу? Тий, тэр хоёрын дунд. Би тэгтээ тэр компьютер энтриг баруун Германд амьдардаг дипломатуудаас авдаг байсан. Одоо тэр дипломатууд чинь зүүн Берлинд амьдардаг. Тэгээд зүүн Берлинээс баруун Берлинд зүгээр 10 минут дахиад орчдөг. Тэгэл тэндээс компьютер тэгэл өөр юу гэдэг юм аваад ирдэг. Тэрийн тэгэл жишээлбэл компьютерийн бол шууд ингээд зүүн Германы Ан und Verkauf гэдэг одоо юм худалдаж авдаг, зардаг ийм газар байт юм улсын. Тэр газар нөгөө л мөнгө авчдаг. Өнөөдөр компьютер баруунаас орж ирлээ баруун Берлинээс би тэрийг аваачаад өгөөл авчдаг. Юу гэхээр нөгөө компьютерийг чинь албан ёсоор ингээд барууны компьютер авч болохгүй. Гэтэл тэр компьютерийг ингээд Германы үйлдвэрүүд ингээд хэрэгтэй байдаг. Тэгээ авч чадахгүй болохоор ийм 8-ачтаас ингээд зүгээр мөнгө нөгөө авчдаг. Хэлсэн үнэ дуртай үнэ хэлээд зардаг байсан. Би нийт юм гээд тэгээд авдаг. Яг албан ёсоор бол баруун гэрээс авч болохгүй зүйл юм байна тий. Тэр хулгайн замаар гинүү контрабандаар орж иж байгаа юм зүгээр үнэн хэлээл авдаг. Би тэрүүгээр бүр өстэй амар их мөнгө хийгээд тэр жилд би 88 онд гэртээ ирсэн. Тэгсэн чинь аав маань ер нь би мөнгөтэй харагдаж байгаа шүү дээ. Амар их модалж аваад аав маавыгаа ингээд тэгсэн миний хөлдрэг их мөнгөтэй юм гэсэн байгаа аав хүүдэн зөндөө их мөнгө байгаа гэсэн хэлчих гэдэг байхгүй надад. Тэгэхээр би бодоод за надад бол яг Монгол мөнгөөр сая 500 мянган төгрөг байгаа гэдээ аавдаа хэлсэн чинь манай аав ингээд царай цайцсан шүү дээ. Бүр ингээд сонирн болоо. Тэр үеийн сая 4 ч одоо тэрбум гэсэн үстэй. Ер нь юу тэрбум. Тэрбум цаашаа. Тэр үеийн одоо сая 500 мянган төгрөг бол одоо баг одоо нэг их 80. Оо тийм үү? Тийм мөнгө шүү дээ. Тэр үед одоо сая төгрөгтэй Монголд 88 онд байхгүй. Сая 500 надад байсан. Би тэг аавдаа хэлсэн. Би сая 500. Манай аав царай ингэ сонирн болоод тэгээ аав маань баг ингэ цочж байгаа юм чинь тийм мөнгөнд те. Тэгээ баг хүүгээ баг ингэж явж байгаа шорон моронд ч олох нүгөө бодсон юусэн. Тэгэл манай аав ерөөсө хар цагаан ахиж надаас мөнгөний тухай юу ч асуугаагүй. Тэгэл манай аав чинь одоо сайхан тэгээд хүүгээ надад их хайртай байсан шүү дээ. Миний аав тийм ламж өгөөд сайхан өгсөн. Тийм би тэгээд 88 он тийм их мөнгө хийгээд за юу дараа нь 90 онд нэг дол юу рубль сэлдэг 8 байсан. Тэр чинь би одоо тэр их мөнгөөр рубль хөдөлж аваад рублээ аваач хямдхан хөдөлж авангууд Германд марк болгоод тэгэл ерөөсө буцааж рубль хөдөлж аваад тэгээ Оросоос ирж байгаа 8-ачтын мөнгийг тэнд нь одоо авч сольж өгдөг. Тэгээд тэрэн дээр бас одоо цөм хийгээд. Тэгээ би чи 90 онд энд би 190 бенз ундаг тийм залуу байлаа шүү дээ 90 онд. Тэгээд одоо ерөөсөө энүүгээр чинь давхиж явдаг хамгийн гоё машинтай. Миний машин чинь люк мөктэй тийм. Монгол люктэй машинтай нэгч байхгүй. Би дандаа машиныхаа
Люкээр гараа гаргаж явдаг тий. Тэгээд тий. Тэгсэн чинь хэдэн залуучууд ирээд надаас машина зарчих гинэ. Тий. Араас дагсаар агаад нэг тий. Тэр би тэгсэн. Хөдөлтөж авч чадахгүй бити хүнээс үн машин асууж тэгээд яваад гисэн цаашаа. Тэднэрт өөр ярих юм байхгүй гэдэг. Тийм байлаа би. Тэгээд 98 онд чинь би одоо энэ Lucky Toe гэдгийг чинь барьсан шүү дээ. Одоогоос 28 жилийн өмнө. Тэгэхэд одоо энэ манай том компаниуд MCS одоо бусад компаниуд бүгдээр түрээсийн баримт байсан. Тэгэхээр би нэг яаж хийж байгаад нэг 5 давхар байшин хотын төв барайл авч байгаа байхгүй юу. Тийм л байлаа. Тэгээд дээр нь одоо хар шар хүүхэн бужигдүүлдэг Attila гэдэг баарта. Тэгээд одоо доор нь одоо Германаас одоо энэ пивмэ унда одоо архитаас бүхэл юм оруулж ирдэг спирт тамхи. Би чинь тамхины бас том босс байлаа шүү дээ. Одоо сигарет зардаг те хятад руу бас зардаг. Малчин тамхи. Үгүй. Хятад руу гаргадаг уу? Янж. Бас дахиад эндээсээ хятад руу гаргадаг. Тий, энэ давчраа хятад руу. Европоос оруулж ирдэг. Контрабанд чан контрабанд 8 ганц чин гинөө те. Би ясны 8 ч юм шүү дээ. Үнэ одоо ингээд ярьж л та. За би ясныг 8 ч юм байсан. Тэр үеүүдэд ингэж явсан те. Бас салгиж явсан үед байна те. Түнгүүд бас төрлөө орох шалтгаан юу байсан? Таны хувьд. Зүгээр би чинь 2000 онд ерөнхийдөө надад ингээд төвсгөлөөс найз нараас захиа ирсэн байхгүй юу. Гөө чи энд нэр дэвшчихэж ингэчээч гээд. Тэр зүгээр явж исэн намайг нэг тийм санаа өглөө шүү дээ. Хүн те. Тэр 2000 онд шүү дээ. Одоо 26 жилийн өмнө. Тэгээд яг л үдээд шүү дээ 4 сард бараг 5 сард. Тэгэл би нэг ганц нэг намуудаар орсон юм уу? Намайг нэр дэвшүүлэх үү гээд ингээд орсон. 2 3 намаар орсон чинь. Хэдэн онд бэ? 2000 он. 2000 он. За 26 жилийн өмнө те. Тэгсэн чинь уг нь их сайхан хүү юм. Данч бүх нэр дэвшил дууссан, хүн амтан дууссан гэд халгаадгүй юм. За тэгээд тэгвэл би даад нэр дэвшээ. Ингээд би чинь би дагаад ерөнхийдөө нэр дэвшээ. Тэр нь сонирхол гэхүү те. Хийх юмгүй гэхүү одоо нөгөө нэг юма хийцэн бизнестэй мөнгөтэй хүн чинь тэгээд одоо хийх юм байхгүй те. За улс төрд нэг нэр дэвшчихээ. Бодох ч юм байхгүй энэ одоо улс орныг яаж хөгжүүлэх үү арчил ойлгох ч юм байхгүй. Тэгээ ороод сүүлдээ би дад нэр дэвснийхээ дараа нэг арчилсан нам өнтөд ороод ингээд арчил гээл яад ийдэг ингээд юм хом уншаал ингээд. Тэгээ нэг гишүүн болсноос хойш одоо бас мэдээлэл зөвлөж юм уншиж гэнч улс орны хөгжил нийгэм эдийн засаг чинь яах ёстой юм энэ гэж нэг тэгжил явсан да. Түнс юу сонирхол. Анх бол би улс төрд ингээ багаас тийм менталитэд бол байгаагүй мэн тий. Оо тийм байгаагүй. Зүгээр сайхан бизнесээ ингээл тэнэл тэгээ найз нартайгаа шоудаал ингээл тий. Нэг баарнаас гараа нөгөө баар руу ороод явдаг байсан шүү дээ. Тийм шүү дээ тий. Цөөхөн идэхэн баартай тий Холливуд, моторрок энэ төр гээл тий. SV подкастаа хамтран ажиллагч Dola брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Тийм л байсан шүү дээ. За гүнэгт би дахин нэг хийдэгч. За би өөрөө ичөө. За тийм дахиад шалтуулдаггүй харбин пив гэдэг чинь германчууд хийсэн пив шүү дээ энэ. Би ингээд 1900 онд хийсэн. Одоо та ингээд тим юм яриад байгаа шүү дээ. 1900 гэдэг байгаа. Харин би гүнэ наадах чи яг түүхийн яг мэдчихмээр байна. Яагаад шартуулдаггүй байна? За яагаад герман пив гэдэг. Энэ чинь хятадд маш тийм дэлгэрсэн пив шүү дээ, тий? Хятадын анхны пив. Ер нь ингээ хятад чинь өөрөө англи, португал одоо Германы одоо тодорхой хэмжээний колон нөлөөлөлт байсан байхгүй юу? Тэгээд германчууд энэ харбин пив тэр Чиндао пив энэ хийсэн байгаа юм тэнд. Том зах зээлд тий. Тэгээд 1900 онд. Тэгээд энэ герман технологиор өөрөөр нөгөө Deutsche Reinheitsgebot гэдэг байхгүй юу? Одоо нэг цэвэр ариуны одоо тэр хааны Вильхельм ч гэдэг тий. Тэрний одоо гаргасан юу байхгүй зөвхөн сөрөг цэцэг зөвхөн усаар хийнэ гэдэг. Тэгээд гэж нэрлэнэ германых гэдэг. Тэгээд германчууд энийг хийгээд хамгийн гол нь тэгээд усын маш сайхан ус хийдэг байхгүй энэ харбин пивний ус. Тэр германууд хамгийн сайн усын байна. Ерөөсө пивний гол юм ус нь байхгүй. Манай пивнүүд ягаад муу байдгүй гэхээр маш ингээд гүнзгийгээс ингээд худгаас усаа авчдаг. Тэр ус нь дотроо маш их одоо янз бүрийн эрдэс, чулуун дотор одоо тэр
100 метрийн доор хаанаас юу ирж байгааг нь мэдэгдэхгүй ийм юм байдаг байхгүй юу. Тэгээд тэр усаа сайн одоо янзалж чадахгүй юм хатуулга ихтэй усанд пивгээд толгой шартуулдаг ингэдэг байхгүй юу. А гэтэл энэ харбин пив чинь дээд зэргийн одоо ус тэнд орж одоо германууд судалж одоо хийсэн байгаа. Усаа дахиад нэрж хин. Тэ усаа нэрсэн байт юм яа тийм. Энэ усанд нь л учир байгаа. Түүнээс ч одоо тэр юунд нь те сөрөг цэцэг тэр нөгөө онд ордог нь 2 3 холц байгаа шүү дээ те. Тэрэнд нь биш. Тэр нь мэдээж бас сайн байх л ёстой л доо. Гэтэ хамаг гол юм чинь ихэнх нь ус байхгүй юу. Тэр усаа сайн хийж чадах юм бол ингээд харбин пив шиг шартуулдаг гэж. Манай германчууд ирдэг байхгүй юу. Харбин пив чинь хүн шартуулдаг гэж. За тэгээд тулч гүнэх намайг аниад яг өгч шүү дээ. За. Пив дуртай болохоор. Гэтэ гүнэх ер нь оройд нэг ганц пив унтж чинь ер нь яаж? Ер нь бол одоо халуун өдөр бол нэг 2 пив бол ер нь заавал уuna. Тий. Гэртээ сайхан зургатаа үзэж байгаа л да. Халуун оронд бол бүр их уuna. Одоо Таиланд, Маяланд, Гуам явах юм бол одоо бүр өдөрт ер нь би нэг бас 3 4 пив уучихна. Тий. За түүнээс бас их хэтрүүлэхгүй тий. Хэтрүүлдэг үе бас байсан. Оюутан байхдаа германуудыг дуурайгаал. Манай германчууд ч одоо энэ пив чинь бүр их орно нь өстэй тий. Дүү герман хүн пив уухгүй байна гэд байхгүй. Герман залуучууд, герман хүмүүс маш их хүн. Хүүхдүүдэд дагуулж аваад 13 4-төөгөөс пив уулгаад байдаг шүү дээ германууд. Тий. Тэгээ сургаж байгаа юм байна лээ тий. Тэгээд тэд нар ч амар их хүн. Би чинь оюутан очичоод мө германуудыг дуурайгаад бас зарим өдөр ч бас 5 литр энэ пив уудаг гэсэн шүү дээ би. Хамгийн дээд хэмжээ. Тий. Тэгээ шавтаж могтаад тэгээ баларчсан үе байгаа. Пиво хүлмэмгөө үзсэн те германчууд гахамхаа идэн те. Тий гахамхаа идэн нөгөө брат уулстай идэн. Тэгээд пивштэй ирнэ. Гүнэх дүүнээс нөгөө өнөөдөр таныг ажилтаа байгаа болох нэг удаамааргүй байна. Тэгээд нэг хэдхэн асуулт асуух хоёлаа өндөрлөө. Гүнэх ер нь би зүгээр энэ асуултыг яг асууя гэж бодоод та одоо хэдэн охин тойлоо? 3 охин байгаа те. За тий. 3 охин байна. За дээрэс нь эхнэр нь байна. 4 эмэгтэй хүнтэй хамт амьдралаа те. Тэгмүүд эрэгтэй хүн яг ийм олон эмэгтэйч эсвэл зүгээр эмэгтэйчүүд хүүхэдтэй гээд яг хариуцлага хүрээд эрэгтэй хүн өөрөө зүгээр таны үзэл бодолч хоёулын буруу ч юм зөв ч юм ярьж болно те. Хамаагүй тэр нь бол хамаагүй. Таны хувьд яг эрэгтэй хүн гэж ямар байх хэвээр? За би уг нь бол 4 охинтой шүү. Тэг яг энэ авгаатайгаа 3 охинтой те. Надад бас одоо юунд Англид амьдардаг нэг миний одоо анхны эхнэрийн охин би. За манай анхны эхнэр битээр бол яхаар байхгүй нэг тийм сайн ингээд те таарамдгүй байсан. Зан характер ер нь уг нь биендээ дорлж суусан. Амьдэрсэн. Тэгтээ тэгээд цаашдаа ингээд битээр хамтдаа ингээд амьдраад яваад чадахгүй юм байна да гэдэг. Яг биенд одоо хөрсөн гэх юм уу те. Тэгээд би ер нь 95 онд энэ Монголд явж байгаа энэ заяаны хантайгаа төгс бүсгүүтэйгээ таарцсан. Тэгээд ийм миний нэг охин байдгийг. Тэгээд ингээд би 4 охинтой. Одоо тэгтээ хамгийн том охин гэсэн үг шүү дээ. Тий, хамгийн том охин маань тий. Зүгээр ер нь одоо эр хүний хувьд бол одоо гэр бүлээ авч явах одоо юм уу хэдэн одоо юмыг сайн хийдэг байх хэрэгтэй гэж бодож байгаа. За дээр үед нэг би ном уншижсэн. Хүн болгон л уншдаг байсан байхад Александр Дюмагийн Монте Кристо гүн гэдэг. Би тэр номыг яг 11 наснда уншдаг байсан. Тэгээ нэг өдөр би тооны хичээл дээр тооны шалгалтын дээр шалгалт авч ирсэн. Би тоогоо бодчиход би тоогоо бол ерөөсөө нэг цаг бодохгүй шүү дээ. Би нэг бүх бодлогыг нэг 10 минутанд л бодчихно. Бодод дуусчаад Монте Кристо гүн номоо төлөө уншижсэн. Тэгсэн чинь манай багш тэгсэн байхгүй юу? Өндөлөө тоогоо бодсон юм бидэж бодсон. Тэгээ номоо үзснээр том үний ном уншиж гин гэсэн байхгүй юу? Тэгэд би гайхаад 11 настай хөлт ямар номыг том үний ном уншиж юм бол гэж боддсон бол гээл те. Тэгээд тэр Монте Кристо гүн дээр нэг ийм өгүүлбэр надад их таалагдсан. Парист ямар одоо эр хүнийг одоо залуу хүнийг яаж үнэлдэг вэ гэж байгаа. Бүр тийм байна. Тийм хэсэг байдیں۔ Парис залуу хүнийг 3 юмар үнэлнэ гэж байгаа. За аятайхан хувцасдаг байх хэрэгтэй. Эрэгтэй. Одоо
залуу хүн, эмэгтэй ч эрэгтэй ч залуу хүн. Аятайхан хувцал гэдэг чинь гоё одоо тий ус мөсөө угаацсан хумсанд нь хэрэггүй тийм үү? Аятайхан хувцсан сайтай бай гэж байгаа юм тий. Аятайхан хувцалдаг. Нэг юухан хийхнийг ярьж чаддаг. Өөрөөр хэлбэл гоё хөгжилтэй бай тий. Нэг газар очиод ингээл парти киллер болоод нэг тэнд ингээл хүмүүстэй гоё хөгжилж чадахгүй, хүмүүсийн дунд гоё байж чадахгүй vibe-тэй тий тэнхтэй ингээл тийм үү. Тэгээд ууж идсэн чинь ингээл согтож унаал юм уу? Эсвэл янз бүрийн муухай зан гаргаал ингээл хэрүүл өрөөл одоон цахаа игээд байх тий. Юухан хийхнийг ярьж чаддаг тийм үү? Өөрөөр хэлбэл ингээд юухан хийхнийг ярина гэдэг чинь одоо мэдлэг боловсралтай бай гэсэн тий. Мэдлэгтэй бай, юм мэддэг бай, гоё хөгжилтэй бай тий. Аятайхан хувцал юухан хийхнийг ярь, зоригтой тоглоод алтаар төлчих гэж байгаа байхгүй юу? Тийм байвал Парис залуу хүн явна гэж. Эрэгтэй эмэгтэй хамаагүй. Өөрөөр хэлбэл зоригтой тоглоод алтаар төлөх гэдэг чинь мөнгөтэй бай гэсэн. Одоо бизнестэй бай, мөнгөтэй бай. Мөнгөгүй чи юм биш гэж байгаа байхгүй тий. Цэвэрхэн хувцалж одоо тий юухан хийхнийг ярьцдаг бай. Өөрөөр хэлбэл мэдлэгтэй бай, соёлтой бай, гоё бай тий. Дээр нь алттай мөнгөтэй бай. Тэгээд болоо Парис чи тэгээд явна. Би энэ дээр бол бас одоо гэр бүл ярьж байгаа учраас эр хүнийхээ одоо үүрэгт ажиллаа сайн хийдэг байх хэрэгтэй. Ер нь хэлмээр байгаа тийм. Эр хүн шиг л бай, тийм үү? Тэгээ азаргал азаргаал бай, тийм үү? Морь болчих болохгүй, тийм. Ингээд энэ гурав дээр би өөрөө нэг л юм нэмж байгаа. Тэгэхээр ер нь энэ гэр бүлч байна, ингээд цаашдаа сайхан явах юм тийм л байх. Залуу хүмүүс миний тэр одоо тэр Парист тийм одоо үнэлэмж байсан юм чинь одоо тэр үнэлэмж одоо ч хэвээрээ дээ. Тийм биз? Хүн төрлөختний үнэлэмж шүү дээ, тий? Одоо ч гэсэн цэвэрхэн хувцалцсан. Соёлтой ингээд гоё хөгжилтэй, тий? Юм мэддэг, юухан хийхнийг ярьж чаддаг, тий? Тэгээд мөнгөтэй, бизнестэй. Тий? Ийм залуучууд бас тэгээд хүн дотор гоё, тий? Гэр бүлээ ярих юм бол энэ дээр нэмээд эр хүн шиг л бай. Тий? Ингээд болоо. За ажилдаа байгаа гэж хаа мэдж байгаа л дүүний сүүлийн асуулт асууж байна тийм. Хүн нэстэ зөндөө юм ярмаар байгаа шүү хүн. Яг хөө завшаан тохиолдоод хүмүүсээс амар их дахиад оруулъя гэх юм бол би бас дахиад гуйж үзэж болно. Гүнах нэвтрүүлгийн ингээд зүйл сүүлийн хэсэг нь ингээд дүүн ингээд анх санал тавьж байгаа шүү дээ. Гүнахаа ингээд манад ороод өгчээ. Бас хэр баргийн нэг орохгүй байх шүү ба. Тэнгүүд орохгүй шүү дээ ингээл те. Хэрэг юмд орохгүй. Би ч өөрөө сая дагах хэрэгтэй хүн чинь тэгээл нэг юм болгондгүй гээл ингээл те. Тийм болохоор зүгээр манай юугаас тогтмол болсон асуулт шүү. Яг санал тавьж чадхаа. За би нэг манайх нэг үзэл бодлын талаар ярьдаг подкаст байна. Тэрнээс аль нэг улс төр яриа хаа тэр үед яасан тэр юу тэрний ямар хулгай хийсэн гэдгээс илүүтэйгээр анх орж ирэнгүүт л за би нэг залуучуудаа ч юм уу эсвэл монголчуудаа ч юм уу те нэг ийм үг хэлчих юм сан гэдэг бодол байвал сүүлийн хэсгийг юу танд үлдээж байгаа шүү. За яг би бол нэг их одоо яг хувь хүний хувьд монголчуудыгаа ер нь энэ монгол хүмүүс 3 сая монгол хүн те бас нэг зөвхөн өөдөө бас нэг гайгүй амьдралтай гадаад дотоод руу ажил явах гэдгүү те ийм нэг сайхан амьдралтай байгаасаа тийм боломж байгаа гэж бас би боддتي. Тэр боломжийг л нэг нээхийнсэн гэж бас бодож явдгийн. Энийг одоо ингээд яг хийх ёстой хүмүүс нь бол Монголын төр засаг байхгүй юу? Бодлого гаргаад. Монгол үндэстэн гэж яах юм? Оршин тогтнолын хувьд яах юм? Хэл соёлоо яаж авч үлдэх юм? Тэгээ зах зээлээ яаж хамгаалах юм? Тийм биз? Энд мөнгө хамгийн чухал шүү дээ. Тийм биз? Мөнгөгүй бол хүн чинь хинч болчиход шүү дээ. Тэр Парист хинч биш дээ мөнгөгүй бол тэр үед л тийм байсан. Ялангуяа эрэгтэй хүн. SB подкастаа хамтран ажиллагч Dollar брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Тэр одоо энэ Монгол өөрөө мөнгөтэй болох улс ард иргэдээ мөнгөтэй байх. Тэгэхгүй бол хинч биш болоод байна шүү дээ. Энэ дэлхий дээр чинь өрсөлдөөн байна шүү дээ. Энэ өрсөлдөөнд энэ том гүрнүүдийн өрсөлдөөн, энэ дунд гүрнүүдийн өрсөлдөөн, зах зээлийн өрсөлдөөнд бид нар зүгээр энд давж гахаад энд бид нар өөрсдийнхээ одоо аргыг олоод явах хэрэгтэй байхгүй. Бид нар шулуулахгүй байх хэрэгтэй бүр наад зах нь тийм биз дээ. Гэтэл бид нар өнөөдөр шулуулаад явж байна энэ
Энд надад зүгээр муухай санагдчихээн тий. Мөнгө байна, боломж байна. Даанч тэр боломжийг ингээд энэ төр засаг ашиглахгүй байна тий. Хоёрт чи түрүүнийг асуух шиг болсон ахын чамд хэлж чадаагүй. Би түрүү хэллээ. Ахын бол 84 оноос одоо баян болсон. 88 онд бүр одоо Монголын мөнгөөр их 80-тан болсон. 90 онд бүр нэмээд одоо Европын 8-аар бүр тасарсан. Германы гүн далаа гэдэг одоо бүгд андахгүй дээ тий. 90 онд Монголд одоо ганц одоо 190 бенцийг унаад Улаанбаатарын гудмаар явж исэн тасархай залуу бий байлаа тий. Тэгээ би ер нь бий даацсан. Одоо ерөөсөө ингээл 84 оноос хинээс ч юу ч гоохгүй надад мөнгөний хэрэг байхгүй. Хэрэгцээгээ би бүгдийг хангацсан. Тэгээ би улс төрд орохдоо зүгээр сонирхож орсон. Түүнээс одоо хэн нэгний одоо цүнх барьж яваагүй. Бизнест би бас өөрөө амжилтанд хүрсэн. Ерөөсөө нөгөө нэг өөрөө өөрийгөө би амжилтанд хүрсэн. Тэгээ өнөөдрийг болтол би хэнийг ч хулгайлахгүй, лоовирдахгүй, бодлоо ярьж хулигдахгүй ингээл явж байгаа. Над руу одоо ингээл баахан ингээл юмнууд одоо дайраад ингээл янз бүрийн монголчин муухай шүү дээ тий. Баримт нотлогоогүй дайраад намаа харлуулах гээд ингээл янз бүрийн одоо өрсөлдөгч нар атаархагчд одоо намууд төртөр над руу дайрна шүү дээ. Тэр байтугай нөгөө бүр би ч бас арчилсан намд байхад арчилсан нам дотроос над руу дайрна шүү дээ. Өрсөлдөн тэд нар ч нөгөө атаархаж байгаа байхгүй тий. Тэгээд аль болохоор энэ нөхрийг дарж авахгүй бол энэ нөхөр чинь айгүй бол дийлдэхгүй ч гэдэг юм уу тий. Ер нь магадгүй цаанаас нь энэ гүн далаа гэдгийг дээшээ болгох юм бол болохгүй гэж хятадын бодлого, Оросын бодлого байхыг ч үгүйсэхгүй шүү. Би бол Монголын л төлөө тий. Би бол хятад энэ бүгдээрнтэй Оростой сайхан харилцъя л юм тий. Сайхан харилцаад эргэтгэж бай. Танах хэрэгтэй юм аа өг, манайх хэрэгтэй юм аа өгье. Тий ингээ гоё байя тий. Түүнээс одоо хятад гээд тий Орос гээд эднэрт бууж өгөөд долгоноод эдний колониолж болохгүй. Гэтэ эднэртэйгээ гоё хөршил бай. Тийм үү? Тэр гоё аргыг олоод тэгээ гоё явъя. Улс орны хөгжил гэсэн ийм бодолтой явдаг байхгүй юу? Тэгээд нөгөө бие даатсан хинээс ч хараат бус ингээд олон жил яваад 30 жил яваад ирсэн. Одоо тэгээ дээр нь би эмч Герман сургуульд төгссөн тийм. Тэр чинь бас энэ улс төрчдөд намуудад би чинь бас яг эвгүй гараа байхгүй юу. Тэгэхээр болохоор над руу ч одоо тэгээ энэ одоо сошиаллаар ч юм уу хаад хүнлүү дайрдаг. Тороол мороолуудаа үүрэг өгцөн. Тэгээ намайг харлуулах юм их хийдэг байхгүй. Яг баримт нотлоготой цэрэг одоо шүүх цагдаад өгцөн, шийдвэр гарчихсан янз бүрийн юм юу ч байхгүй. Тэгсэн учраас ингээд бичээд байдаг ч бичээд дайраад байна. Тэ яг өгсөн юм байхгүй. Та нар энэ сонссон уу? Гүн далаа одоо юу гэдгийг хүүхдтэй боловсролын сангийн зээл аваад өгч байхгүй. Тэгээ би ч одоо бас хүүхд миний хүүхдүүд чинь мундаг сургууль сурж байгаа шүү. Сурж байгаа шүү. Юу н тэр ихний одоо 50 манай миний хүүхдүүд ихний 5-6 дордог сургууль сурж байгаа. Хөгжлийн банк те энэ тентхийн зээл байхгүй шүү. Миний нэг ч байхгүй, нэг ч юм аваагүй. Авах боломж байсан уу? Байсан. Болцоо байсан уу? Байсан авъя. Нүрсний булгаа байхгүй тий. Тэгэхээр чинь би өөрөө болоод явдаг болохоор тэгээ болохоо л явдаг байхгүй. Одоо ч би хаач ингээ сайхан нэг илүү гараад ингээд тансаглаад авахгүй юм гэхэд одоо амьдрал боллоо энгийн классаар нислээ очиод нэг 3-4 оттой буулаа дуртай сайхан хоолоо аваад идлээ сайхан пив аваад дуусаа пив аваад шартуулдгүй харбин пив аваад одоо тэгээ яах юм. Гүнах зүгээр би саяны зүгээр яриг чинь товчлоод угаасаа мөнгөтэй байсан байна те. Улс төрд орж ирэх. Тэгээд тийм болохоор тухайн үед ч юм уу улс төрд байх хугацаанд надад мөнгө ингэж идэх янз бүрийн угаасаа тийм сонирхол байгаа гэж байна. Байхгүй, шунал байхгүй, хэрэгцээ байхгүй. Ямар шаардлага. Би гүнээхаа яг танаа үеэс нэг юм асуучих гэж боддог юм. Одоо ингээд өнөөдөр үхрийн махны 37-8 мянга хүрчлээ гэж ингээд яваад штэ. Гэхдээ зүгээр яг одоо асуух гэж байгаа шалтгаан нь болохоор та өмнөх үед ингээд буцаага яг тэр насанд очсон ч юм уу те. Эсвэл яг танаа үед байсан улс төрд байсан хүмүүс арай өөрөөр юмыг хийсэн бол арай зүгээр сэтгэсэн бол өнөөдрийн хэмжээнд юм хүрхгүй байх боломж байсан уу? Байсан шүү дээ. Маш их боломж болцоо юмыг алдсан шүү дээ. Гэхдээ наад захны Улаанбаатар хотын төгжрөл те ингэж газар олголт өгөхгүй л байсан байхгүй юу? Тийм үстэй. Зайтай байх ёстой, том зам байх ёстой, зогсоол байх ёстой. Гэтэл анхнаас нэг ерөнхийлөгчин зарлиг гаргацсан бол нэг ерөнхий сайд нь одоо юу гэдгийг тушаал гаргацсан бол их хурл нь хууль гаргацсан бол нөгөөдөл чинь даган шүү дээ. Тийм үстэй.
Наад зах нь энэ тийм үү? Тэгэхгүй ингээд хайчхангуут ингээд газар хамаагүй болгоол тэгэл ингээд зогсоол байхгүй, зам байхгүй. Тэр чин төгжрөл болж байна шүү дээ. Гэтэл Оросууд ямар гоё ингээд зайтай бариад өгсөн. Одоо Оросууд гоё зайтай барьж өгсөний жишээлбэл нөгөө Виставка биш үү? За тийм Виставка нөгөө талд нь Баянгол байгаа. Энэ Виставка Баянгол хоёрын хоорондох зай Оросууд гаргаж өгөөд энд энэ Виставкагаа барь, энд Баянголыг барь тийм. Энд чинь тийм биз дээ. Манай бүх эмнэлгүүд айгүй гоё зайтай байсан тийм. Энд зүгээр л ингээд Монголыг алаа хийчихэж байгаа байхгүй юу? Тийм. Одоо жишээлбэл засгийн газар бид нар махны үн хамаагүй зах зээлээрээ яв гэж байна. Зах зээлээрээ яв гэдэг чинь зах зээл гэдэг чинь нөгөө үнэ зохицуулт гэдэг нэг хар ойлголт байдаг шүү дээ. Тийм үү? Үгүй ээ. Тийм байдгүй байхгүй юу? Зах зээл гэдэг чинь зах зээлээ Монголын зах зээлийг хамгаалахыг хэлдэг байхгүй юу? Монголын зах зээлийг хамгаалах төрийн бодлого байх ёстой. Монголчуудын мөнгийг хамгаалах ёстой. Монголчуудын мөнгө энд үлдэх ёстой. Би чулуулахгүй байх ёстой. Энэ чинь зах зээлийн бодлого байгаа. Монгол зүгээр Монголтой л үлдэх ёстой тий. Тэр нэг том бодлого нь тэр зах зээлийн том бодлого гэдэг чинь тэр тий. Дээр нь нэмээд энэ мах тий. Одоо гурил ч юм уу энэ ийм стратегийн бүтээгдэхүүн дээрээ бид нар анхаарч төр бас нэг оролцож тийм үү. Нэг алтан дунд чинь олж малчтай яах юм. Нэг талаас мах үйлдвэрлэж байгаа малчд тийм үү. Тэд нар ч бас мөнгө олох гээд байгаа тийм үү. Энд байгаа худалдаж авч байгаа хүмүүсээ яах юм. Энд бас нэг хотынхан ч юм уу энэ мах идэх гээд байгаа хүмүүс. Дураараа хайчвал энэ ченжмент хятадууд тэгэл үнийг өсгөн шүү дээ. Энд чинь бас нэг төрийн бодлого байх хэрэгтэй болохоос ш зах зээлээрээ явгаа бүгдийг хаяна гэж ийм тэнэг юм гэж байхгүй. Тэгээ би нэг юм хэлчихэ. Энэ зах зээлээрээ яв гэдэг чинь барууны колон бол гэсэн үг шүү. Барууны зах зээлийн колон бол гэсэн үг. Одоо Япон улсыг бид нар мэднэ. Япон болвол хизээч зах зээлээрээ яв гэдэггүй улс. Японд энэ дэлхийн хамгийн их төрийн оролцоо бизнест байдаг. За юу. Энийг бол энэ хүмүүс хэлдэггүй байхгүй юу? Нэг л тийм нэг Америк одоо юу гэдгийг барууны юм яриад байдаг бол яг цаагаараа эднес чинь зах зээлээ амар хамгаалдаг байхгүй юу? Эднес чинь ер нь тэгээ хоорондоо ингээд зах зээлийнхээ юм чөлөөтэй ингэнгүүтээ бид нар энэ муу одоо жижиг дунд ядуу буурай энэ улсуудыг мөлчдөг байхгүй эднес чинь нийлж тэр одоо комбид нь бид нар орчоод байгаа байхгүй юу ер нь тийм энэ шудраг өрсөлдөөн зах зээлийн энэ дэлхийн одоо нөгөө худалдааны байгууллага тийм үү эднэр чинь тийм тийм энэ олон улсын валютын сан дэлхийн банкнд туслана гэдэг чинь худлаа байхгүй юу өөр иргэшээлд оруулах энэ улс галзуурхаас нь өмнө дампуурхаас нь өмнө нэг амьд тариа өөрсдөө юмыг зарах гэдэг байхгүй юу тэрээс л энэ эдийн засаг зах зээлийн өрсөлдөөн байхгүй юу ер нь энэ улс төрч гэдэг чинь улс төрийн эрх мэдээр дамжуулж одоо эдийн засгийн барихад бодлого байхгүй юу ер нь явж эдийн засагт байхгүй да тэгээд за тэгээд гүнах одоо яг жоо улс төр байсан чи яг шууд стресс гэж эхэлж байна тийм за тэгээд энд хүрээд өндөрлөхийн би дүүнээс Swi брэнд гарын бэлэгтэй ирсэн байгаа ямар брэнд гинэ Swi брэнд Swi брэнд. Одоо нөгөө нэг яг таны нөгөө ууж байгаа харбины толгой компани гэсэн. Нэг сайхан пи уулгаа дээр нэмээ дахиад бэлэг өгөх. Тэгэлгүй яах вэ? За тэгээд төгс бүсгүүд энийг өгөөрэй. Энэ хаа нөгөө Swi rice гээд 2.5 кг-аас савлгаатай будаа байгаа. Тэгээд ерөөсөө нөгөө жилдээ нэг л удаа тарьж ургуулсан. Тэгээд уг нь ер нь гэхдээ танаа ихнэр будааг ер нь баг мэдэхгүй. Тэгээд агшааж үзэл мэдэх бах те. За энийг төгс бүсгүйд. За тэгээд бусд нь бол бөө витамины юмнууд тах шиг байна. За энд макарон жигнэмэг байна. За дээрэс нь Swi брэнд тоорын компот байна. За тэгээд мөн юм тоорын жуус байна. Энэ тэгээд нөгөө дараа нөгөө цэцэг хүсэлтийг сам авъя гэхэд айгу боломжтой шилэн савлгаатай. За ийм юмнууд байна. Бас чипс байна. Долоогон хатаасан чипс байна гэдэг. Харбин пипчин хамгийн гоё юм байна. Тэг хурдуулдаггүй болохоор. Тэг гүнэхийн харбин пив нь бол ороогүй шүү. Харбин пив тусдна өгнө. За баярлалаа. Гэхдээ тэгээ одоо бас бэлэг авчих юм аа. Жаахан санаа зовмоор юм аа. Тэг өгсөн юм чи одоо авчихна үстэй. Тэгэлгүй яах вэ? Хүн өгж яхаар чинь тэг сэтгэлийн бодоод дүүн одоо гүнэх та манай одоо нэг 50
50 гаруй дахь дугаарын зочин болж байна. Тэнгүүд би одоо яг 50 гаруй дахь удаа хэлж байгаа байхгүй. Тэнгүүд энэ уут маань өөрөө нөгөө аюу гоё удлахоор өглөө болгоно нөгөө нэг талхсуундээ гардаг уут нь байгаарэ гэд түн хилээд өгдөө. Өө за. Наа уутандаа бол түн 10 жилийн баталгаа өгч байгаа. Тий бүх бат. Үүнд баг 20 жилийн баталгаа болохоор юм байна. Тий. За тийм байгаа шүү тэгээд. Энэ удаагийн дугаар энэ дээр өндөрлөө тий. Тэгээд гүнах би нэг төгсөлтний ганц мэт. Таны нэг юм мим болсон нэг үг өгдөө шүү дээ. Тэр ямар үг вэ та мэдчихэв нөө? Чадцах царайлаад. Биш. Тэр хоёрт орно. Бүр нэгт орох нь. Тийм үү? Тэр нь юу? Хичээгээрээ гэдэг үг гэж. Хичээгээрээ. Тэгээ одоо хоёлаа 3 2 1 залуучуудаа хичээгээрээ гэж хэлээд тусчихдаг. За тэгээ. За 3 2 1 залуучуудаа хичээгээрээ. За баярлалаа. Тэгээд энэ удаагийн SU подкастын энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлөө. Тэгээд мэдээж хамтран ажилласан SU брэнд болон Харбин бир. Тэгээд локейшн болохоор манайха 2 гүрнийхэн голд яг төв цэнгэлдэхийн хойно байсан. Galaxy Tower-ын 13 давхраас энэ удаагийн дугаар хүрлээ. Тэгээд манайха иш бас ирж үйлчлүүрээ үнэхээр гоё трасттай гоё вивтэй газар байна. Баярлаа.